За өдрийн минь. За өнөөдөр 12 сарын 23. За Крисмас болох гэж байна ангилт. За би тэгэхэд аюур найзынхаа гэр бүлтэй цуг Скотланд явах гад. За тэгээд өнөөдөр гарч байна. За тэгээд бид хэд болохоор юунаас Лондонгоос гараад манай найзууд маань болохоор Манчестероос гарч байгаа. Бид нар одоо Лондонгоос гараад 4 цаг явж байна. За тэгээд Скотланд хүртэл Глазгов хүртэл нэг 6 цаг 40 минут явж исэн. Тэгээд би тэгэхэд одоо замдаа нэг сервисээр зогсчоод нэг юм идчихэд цаашаа явах гад явж байна. I'm hungry. За би тэгэд өстөд одоо эндээс нэг юм олж идэ гэдээ явж байна. Oh, look, snowman. Хөө энэ юу вэ? I don't know. Two pounds. За Burger King гэдэг. За би тэгэд нөгөө Макдоналдс хайсан чи ерөөсөө Макдоналдс нэг 3 4 сервис 3 4 сервис өнгөрсөн ч гэсэн ерөөсөө Макдоналдс таарсангүй. Тэгээд одоо Burger King-ээс өөр сонголт үлдсэнгүү дээ. Тэгтээ хамгийн ихний service байсан. Ээж нөхдийнхаа цамцыг харъя да, артлыг харъя. Гоё аваад дээ манай нөхдийн цамц. Миний нэр Incat Sexual K-Tat. Alright, so guys, we're going to Scotland. It's a very far destination. It takes 8 hours, but we waited for 6 hours, and we have 2 more hours of the ride. And also, we're eating some Burger King to fill up our belly because we didn't even eat for 6 hours. And also, this is what we're gonna have is something. Today, we're going to an Airbnb, which will meet our England cousins, and then tomorrow it's Christmas Eve. Christmas Eve is the most joyful year of the day the year and Day of the year. And also Santa Claus is coming back, and also we're going to the kids' casino. It's gonna be super fun, and also shout out to the members of this YouTube channel, and soon we're gonna do an iPhone giveaway. Yeah, an iPhone giveaway. Okay. Let's order. It's cheeseburger. Can't use this. За би тэд явсаар агаад Скотландтаа ороод ирлээ. За Глазгов ороод ирлээ. За замдаа нэлээд төвжирж ирлээ те. За 7 цаг 30 минут явсан байна. 7 цаг 30 минут drive хийсэн байна. За тэгээд Глазгов хотод ороод ирлээ. За одоо тэгээд манай найзууд маань нөгөө хаусын дээрээ ирсэн байгаа. Одоо тэгээд Крисмсийг 3 хоног найзынхаа гэр бүлтэй тэгээд гоё өнгөрөөх нэ. За жоохон бороо хаялаад гадаастай гоё яана. За бид Скотландд ирсэн. Өчигдөр гоё хончоод за тэгээд
Өнөөдөр гараад явж байна. За Скотландын төв рүү ороод ирсэн. За үнэхээр бүр дуу алтмаар гой дээр үеийн гой кастлууд, гой цамхгууд, маш гой үзэсгэлэнтэй гоё юм байд юм байна. Одоо тэгээ бид хэд энэ нэг айгүй өндөр нэг цайз үзэхгээ явж байна. Одоо энэний ард гэдэг юм энэ бүр ингээд уулан дээр барьсан юм чулуун амар өндөр кастл энэний ард байна. Тэгээ бид хэд ийшээ очиж энийг үзье гэдээ явж байна. Hello. За энэ артлын энэ чулуун цайзыг хардаа үнэхээр амар Аз юм уулан дээр ингээд барьсан. Энэ бол бүр үнэхээр бүр үзэсгэлэнтэй ямар гоё мундаг юм бэ. Тэр Ронас литро таахгүй нэг кофе вин. За бид хэд хоттойгоо танилцаад алхаад сайн манай охин дараад ийшээ кофе шоп орж цай авч уугаад Одоо өнгөсчээ. одоо үлсэж гэнэ үү? Ер нь бол айгүй юу юм бэлээ. Эдинбург жоохон хүүтэн газар юм байна. Лондонгоос бол нэлийн хүүтэн байна. За Манчестераас нэлийн хүүтэн байна. За энэ нөгөө Эдинбургийн алтартай нөгөө кастл нь одоо бид хэд орж үзэх гэж юм байна. Янзын гоё газар байд юм байна. Үнэхээр гоё юм байна. Хотын төвөнөл. За тэг бид хэд нэг жоохон даралттай стор бол гоё явж байна. And now the end is near, and so I face the final curtain. My friend, I'll say it clear, I'll state my case, of which I'm certain. I've lived a life that's full. I traveled each and every highway and more, much more than this. I did it my way. Ийшээ ямар гоё юм бэ? Үнэхээр гоё юм аа. Wow, nice. Үнэхээр гоё. Вау, үнэхээр гоё юм аа. Хиллэгч үг алга. Үнэхээр гоё тасархай газар байт юм байна. Ай. За, манайхан зураг авалт.
Oh my god. Тэр артал ямар гоё юм бэ? Okay, oh, di pakai yung big birthday yung yeah. 1, 2. Let it. I know. Okay, okay. Heritage of Scotland. Вау, энэ ямар гоё юм бэ? Ямар өндөр юм бэ? Үнэхээр амар лаг юм аа. За үнэхээр гоё юм байна тий. Үнэхээр гоё юм байна. Йоо, бүр хийлгүүг алга. Ийшээ орж үзэх үү? Ийшээ ингээ орж байгаа юм байна. За манай тэндээс ирж байна. सात पाउंड का I look so good. sit there. Next one. Come closer. Look at yourself. Sit there. Sit there. Ooh, it's so skinny. Der hat Menschen. I feel dizzy. За энэ нөгөө нэг Скотланд нөгөө нэг Scottish нөгөө нэг вискиний за амталгаа болон вискитэй танилцдаг ийм factory-ийн ийм газар юм байна. Зөндөө олон хүмүүс очрлоо зогсчихжээ. Йоо энэ сүмхтэй ямар гоё юм бэ. Хийц мийц ерөөсөө бүр энэ үнэхээр бүр за Edinburgh Castle. Yeah. Wow. Нөгөө үлгэрийн одоо нөгөө нэг кино минон дээр гардаг нөгөө үлгэрийн л юу байна да хэвээр кастл байна да ямар гоё юм бэ. Ингээд нар мар нэтер гараад ямар гоё болчихоо тий. Гэтэ өнөөдөр нөгөө бүр амар хүүтэмшин мөртлөө ингээд нэг аюу тийм сэрүүхэн хүүтэн болохоор ингээд бүр ам зуураад юм ярахад аюу хэцүү. Даараа тий би ч өөрөө их бэрэг хүн дээ. За энэ өстө тасархай юм байна. За энэ кастл одоо бодвол амар олон зуун жилийн настай. За бодвол бүр 1000-2000 жилийн настай юм кастл гэж магадгүй. Яг нөгөө сайн уншаагүй. За үнэхээр
Лаг юм байна. За манай хэд зураг авалт. За манай хэд зураг авалт. Явагдаж байна. Би тэцээ зураг авалт хийгээд дууссан. За ийшээ станер энэ нөгөө нэг амар өндөр хатан дээр байдаг ийм кастл юм байна. За тэгээд энэ доошоо ардаас амар өндөр юм байна. Энийг нь харуулъя. За энэ ардаа доошоо бүр ийм амар өндөр. За ийм амар өндөр хатан дээр идэм байна. Яаж энийг барьсан байна нэрээ. Яа үнэхээр бүр хийлгүүг алгаа. Ста мундаг юм аа нэрээ. Хийлгүүг алга. Тэгээд ийм гоё дээр үеийнхаа ийм юмыг ингээд ийм гоёор нь хатгалаад ингээд үзөр үйлчлэгээ болгоод ингээд байж байгаа нь бас айгүй гоё санагдаж байна. Ста гоё юм аа. За тэгээд би энэ кастлын тухай орой очиж байгаад нэг гоё сонирхоод уншаадах юм. Тэгээд энийг ерөөсөө сайн судлаагүй болохоор яг яадаг ямар хүмүүс амьдарч ирсэн хэдэн онд баригдсан гэд яг мэдэхгүй байна. Тэгээд орой гоё очиж судалж агаад дахиад оруулнаа. За миний охоо. Миний охоо. Скотланд хэр вэ? Ямар вэ? Guyman. За Nine little monkeys jumping on Скотландын кастлууд нь гоё юм байна. Миний охоо. Таашир. Яаж яхаа хоёул тийш очиж үзье. За энэ дээрээс бас амар лаг юм харагдах юм байна да цаашаа. За гоё яг 100 гоё дулаахан дээрвэл их гоё юм байна. Эйгүү хүүтэн байна. Тэгээд ер нь энэ Англи, за тэгээд Уэльс, Скотланд энэ төрлөг чинь нөгөө яг ингээд амар нөгөө нэг юм хүүтэн биш мөртлөө юм уу жиндүүлдэг ийм хүүтэн байдаг. Вау, тэрийг хардаа. Вау, ямар гоё юм бэ. Хай. За дади тэр байна. Хай. Six little monkeys jumping on a Йоо, ямар гоё юм бэ. Үнэхээр гоё юм аа. Скотланд гэсэн нэр ийм гоё гэж би ерөөсө бодоогүй. Айгуу гоё юм байна. Яг нөгөө нэг англитай адилхан нөгөө нэг английнхаа юунуудтай адилхан л гэж бодсон чинь үнэхээр гоё шинэ экспириенс эд юм байна. Үнэхээр гоё. Таалагдаад бүр ингээд вау гэсээр агаал шаарлаа. За тэгэл бичлэгэн дээр харагдах нэг өөр. За тэгээд яг ингээд бодтороо ирээд харахаар бас үнэхээр гоё идэм байна. Энэ ардаа энэ кастл дээр ингээд миний охин юм юу яд юм биш. Шүн юм лайт хасаад юм биш. Гоё юм байна. Эдинбург кастл. За үнэхээр гоё юм аа. За Мига ямар вэ? little monkey. Гоё юм байна уу? Гоё. За манай дүү маань ингээд бид хиттэй Mama took it up. байнга цуг одоо ингэж аялдаг явдаг манай дүү байгаа. Миний үеэл дүү. За үнэхээр гоё юм байна. Оо миний охин ч өнөөдөр бүр дуулаад яваад байна уу? Nine little monkeys jumping on a За одоо бид тэгээд нөгөө нэг юу атсан байгаа. Airbnb-гээр байр аваад Stirling гээд хотод байгаа. Эндээс нэг цагийн зайтай. Тэгээд Stirling хотод аюу гоё байранд байрлаа. Гоё байрныхаа бичлэгийг бас хийж оруулна. За энд нэг юм хөөрхөн хөргөчний наалс үнээр зардаг юм хөрхөн локал дэлгүүр байна. Ийм гоё хөргөчний наалснууд авах гэж байна. 자, 이거 뭐. За энэ шууд уудаг ус юм байна. Scottish water гинэ. За харъя. Funny. Oh my god. 그래. Nice. Doesn't like you.
За би тэд Costco ороод ирсэн би. Бүгдөө өлсөөд өглөөнөөс хойш юм идээгүй хүмүүс. За. Hi. Oh, I got some ice. Hot dog идэх чи. Идэв. That's a lot. Сэлэн. Hello. За, Christmas-ийн өглөө. Босчоод байж байна. Хай, өглөөний минь. Hello. Хай, за минийхэн Санта ирээд гоё яг хүссэн бэлгэнүүдийг өгсөн үү? Yeah. Минийхэн юу хүссэн бэлээ Сантагаас? A slime calendar and my room and who said is filled with slimes. Вау. За, өнөө өсөн cooking гэж юу? Can you say hi, Snow? Just recording you and it's gonna put you on YouTube. Wow. This table is already. За бид өчигдөр арай нэлээ. Арайтаж унтаад өнөөдөр I'll do some posts. You mean өнөөдөр what? юу байлаа те? Арайтаж туслаа те. Okay, what color does Яа, ингээд өнөөдрийг аяа өнгөрөөч юм доо. Бүгдээрээ. Хүсээ самдах уу? Хаа? It's Christmas Day, and if everybody Oh. sees me crying, I will definitely be very sad. Now, Харин Christmas-ийн өдөр чинь гоё явах хэрэгтэй үстэй. Ora Christmas dinner shoot ora karwaki. Okay. 오늘도 같이 먹고 싶어. За, энүүгээр өстө бэлгээ задлсан хүмүүс. За, ямар миний юу хийж байгаа? Nice. За, манай хүүхдүүд өстө нэр бэлгэнүүдээ задлаад энүүгээр өстө баахан бэлгэл юм да. Баахан бэлгэнүүд юм да. Аха. За би тэгээд Christmas-ийнхаа оройныхоо гэрийг засаад эхэлж байна. За түрүү жил манай цацаа найз маань амар гоё засч өгч байсан. Тэгээд энэ жил цацаа найз маань яваагүй. Би тэгээд өөрсдөө засч байгаа. Тэгээд манай цэнгэл маань бас ийм гоё ширээ ингээд засаад бэлтэж байна. Одоо би тэгээд гоё хоолоо гарахаар бусад гоё нэмэлт гоё юмнуудаа тавиад тэгээд ширээгээ бүр илүү гоё заснаа. За энд хүмүүс юу хийж байна? Харъя. Broken out of its cocoon, it's flapping its wings like Chocolate-ний Willy Wonka кино үзчихсэн. Yes, don't worry. It'll be completely unharmed. In about 20 minutes, it'll get tired and exit through your rear. Орцсон үзэж байна. You mean you're gonna fall from a little pussies? Yes, I know what he means. You're a rock. Who in their right mind wants a chocolate that tastes За манай ерөнхий тоогооч. За ямар хоол хийж байгаа лээ? За. Christmas. Roast. За тэгээд бид хэвчээ. Айгуу гоё амарч юм. Бүряа гоё. Таваараа гоё амраал, гоё хоолнууд хийдэл. Цаавал. Яа гоё. Манай нэз тоогооч мундаг амар гоё хоол хийдэг. За ингээл
бол өнөөдөр бүр гоё амралтын байдалтай л өнгөрөөцгөөлөө дөө. Өнөөдөр гэтээ хэдүүлээ амар юу ялла тий. Орой боссон тий. 12 гэж боссон баха баг. Өчигдөр орой айгүй орой удаа. Өчигдөр орой хэдэн кино үзэж вэ нийт? 3 кино юу? Өчигдөр орой 3 кино үзээд нэлээ орой унтаад тэгээд бараг 4 болох ч унтсан баг. Тэгээд өнөөдөр орой боссон гэсэн тэгээд би тэгээд айгүй гоё ялаа. Амралтын байдалтай. Яа тэгээд одоо гоё ширээгээ засаад ширээн дээр гоё юмнуудаа тавиад баяраа эхлэндээ. За бидний баярын ширээ бэлэн боллоо. Крисмсийн баяр тэмдэглэх ширээ маань. За манай найз маань гоё хоолнууд хийсэн. За бид хэд мөргөө ширээ засаад байж. Йоо энэ махстай гоё амттай болсон хаа тий. Тэгээд монгол хүмүүс юм чинь. Заавал нийслэл салаад байхгүй болохгүй. За нэг баярын ширээ маань болж байна. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping, and I brought me some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm. And the fire is slowly dying, and my dear, we're still goodbying. But as long as you love me so, let it snow and snow. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if you really grab me tight, all the way home I'll be warm. Oh, the fire is slowly dying, and my dear, we're still goodbying. But as long as you love me so, let it snow, let it snow, let it snow. But the very next day you gave it away. This year
Скотландд 3 хоноод. За одоо Лондон руугаа буцах гэж байна. Манай найзууд эндээс Манчестер руугаа буцна. Өглөө бидэд одоо байрнаас гаргаад юмудаа бэлдээд байж ийм гоё юм байна. Байсан. 3 хоног айгүй хурдан өнгөрчлөө. Тэгээд гоё Крисмсаа тэмдэглээд гоё байлаа. Яа тэгээд дараа жил гоё ахаад ирнэ. Ийм гоё тухтай. Аюу гоё байр байсан. Дараа жил ахаад ирнэ. За би тэгэд байрнаас гарчаад за нэг гоё газар ирлээ. Стерлинг Кастл гэдэг ийм гоё цай ордон байна. За энэ ордонд болохоор Скотландын хатан хаан Мэри амьдарч исэн ийм газар юм байна. За тэгээд аюу олон жилийн түүхтэй, аюу л бүр дээр үе 1553 онд амьдарч исэн хүн одоо энд 1553 онд хатан хаан болсон хүн энд амьдарч исэн юм байна. Ийм гоё касл байна. Тэгээд өнөөдөр нөгөө банк холидей буюу одоо англиар бас нэг амралтын олон нийтийн амралтын өдөр байдаг болохоор ингээд касл нь өнөөдөр хаалттай байгаа юм байна. За тэгээд энэ ингээд доошоо бол бүр ингээд харагдсан бүр өстө үнэхээр гоё байд юм байна. Тэгээд энэ Стерлинг гэдэг энэ хот бол их гоё, тайван, тэгээд айгүй үзэсгэлэнтэй гоё хот байд юм байна. Тэгээд ер нь энэ Англи болон энэ Скотландын Вэлсийн ер нь энэ цайзууд ингээд дандаа ингээ уулан дээр байдаг. Дандаа өндөрт байдаг ийм цайзнууд байдаг. Энд үнэхээр гоё юм газар байна. За тэгээд бас энд бас үзэхгээ зөндөө олон хүмүүс ирсэн юм шиг байна. Тэгээд тэр хүмүүс нь өнөөдөр ингээ бүгдөө үзэж чадахгүй тэгээд ингээд ямар ч байсан цайзынхаа дотор нь орж чадахгүй гаднаас нь ингээд үзэж байна. За энэ одоо хин гэдэг хүний хөшөө юм болоо. За тэр нөгөө нэг Мэригийн юу юм болоо? Хүн юм болоо. Үгүй байна. Мэригээс бүр өмнө юм байна. Роберт гээд Скотландын хааны ийм хөшөө юм байна. За тэгээд 1314 оны 6 сарын 24 гэж юм. Тэгэхээр энэ нэлээд эртний дээр үед амьдарч исэн мундаг одоо хааных нь хөшөө юм байна. За тэгээд энэ цайз нь бол бүр ингээд айгүй хуучраад бүр юу болцсон. Тэгээд энэ англичууд ер нь нөгөө нэг юм хуучныхаа дээр үе юмнуудаа айгүй гоё хадгалж авч явдаг ийм хүмүүс байдаг. Тэгээд үнэхээр гоё ингээд хадгалаад яг одоо ингээ гоё үзмэр болгоцсон. Тэгээд их гоё ийм байдгаа хүмүүс юм үзэхэд. За тэгээд нэг ийм гоё кастл дээр ирж үзлээ. Тэгээд дараа ирэхээрээ гоё дотор нь орж үзье гэж бодож байна.